Дональд Трамп багаараа юу их гэдэг нь гэвэл Европт Америкийн доллар, евро тэнцүү болгоё. Окей? Ойлгосноо. За, Японы йен тэнцүү болгоё. Вьетнамын дон тэнцүү болгоё. Австрали долларыг тэнцүү болгоё. Бразилийн, Мексик, Канада бүх орнууд ерөөхдөө валютын хөв, мөнгөнд дэвсгэрийн хөвд бол шударга хэмжээнд очиё. За, тэгээд ямар нэг байдлаар доллар чангараад ирэх юм бол та нар зэрэгцээ явж байгаа. Доллар сулраад ирэх юм бол та нар зэрэгцээ явж байгаа. За, энэгээрээ дамжуулаад хөдөлмөрийн арбитраж байхгүй болно. Энэгээрээ дамжуулаад Япончууд йенээс суллаад шудраг бусаараа өрсөлдөөний давуу талыг авах ёсгүй гэж байгаа байхгүй. Дональд Трамп худалдааны дайн эхлүүлсэн, Оростой алдсаж байгаа, Европтой алдсаж байгаа, Хятадтай алдсаж байгаа, удахгүй Ирантай алдсах юм байна. Дэлхийд даяар ерөнхийдөө улс орн, ерөнхий сайд, ерөнхийлөгч алгадаа явж байгаа. Хуучин түншүүд, одоо байгаа түншүүд алгадаал явж байгаа. За яах гээд байгаа юм Дональд Трамп. Тарифын дайнаар Дональд Трампын алсын хараа нь яг юу юм бэ? Солиотой юм уу? Үгүй юм уу? За, шинжилгээ хийгээд ерөөхдөө Дональд Трампын зорилго, төлөвлөгөө нэг юу хийх гээд байгаа, ямар үр дүнд хүрэх гээд байгаа юм би ойлгоцсон байх шиг байна. За, тэгээд би таатай өнөөдөр энэ видеогаараа ойлгож авсан юм а таатай хуваалцъя. За, гэхдээ ер нь бол Дональд Трампын яриагийг сонсох юм бол яг юу хүсэх гээд байгаа, ямар үр дүнний араас явж байгаа юм бэ? Маш ойлгомжтой. За, тэгээд өнөөдөр өглөө Дональд Трампын хэлсэн үгийг сонсцгоё. I think it's going very well. It was an operation, like when a patient gets operated on, and it's a big thing. I said this would exactly be the way it is. За, бид нэр ерөөхдөө хагалгаа митинг юм хийсэн. Тэ? Тарифыг оногдуулсан Америк бид манай улс өвчтөн амьд байна. Манай дэлхийн эдийн засаг сүрээгүй, манай Америкийн эдийн засаг сүрээгүй. За, тэгээ бид яг хэлснийхаа дагуу явж байгаа шүү. We have $6 or $7 trillion coming into our country, and гадаад орнууд манай Америк руу 6-аас 7 их 80 долларын хөрөнгө оолтыг аль хэдийн амлцсан манай улс руу одоо хөрөнгө оолт хийгээд эхлэх гэж байна. We've never seen anything like it. The markets are going to boom, the stock is going to boom, the country is going to boom, and the rest of the world wants to see is there any way they can make a deal. За, эцсийн хөрөнгийн зах зээл бүүм, Америкийн зах зээл бүүм, тэ? Америкийн ажлын байрууд, тэ? Пуужинд нь за тэгээд дэлхийн бусад орнууд биднэр рүү яриад эхэлж байна. Тэ Америкийн зах зээл рүү биднийг оруулаач, хилцэл хийгээч, уучлаарай гэсэн мэт ярьж байгаа гинэ. They've taken advantage of us for many years. For many years we've been at the wrong side of the ball, and I'll tell you what, I think it's going to be unbelievable. За тэгээ маш олон жил ерөөхдөө дэлхийн тэ олон улсын худалдаа шудраг бус байсан, Америкийг ашигласан, Америкийг саасан. За тэгээ маш олон жил болж байгаа юмыг ерөөхдөө засаж байгаа. The thing that people have to talk about, we're up almost to $7 trillion of investment coming into our country, and you'll see how it's going to turn out. Our country is going to boom. За тэгээ манай улс бол цэцгэлнэ гэж байна. За окей. Дональд Трампын яриаг хэдүүлээд дүгнчээ заяа. За юу л жинэ гэх юм бол тэ Америкийн зах зээл рүү хөрөнгө оруулагч нь буцаагаад орж ирнэ. За нэгдүгээрт тэ үйлдвэр баригдах юм байна, ажлын байр бий болох юм байна. Хүмүүс бусад орнууд Америкаас мөнгөний авснаасаа илүү Америк руу буцаагаад хөрөнгө оруулалт хийх юм байна. За хоёрдугаарт худалдааны шудраг бус байдлыг засах юм байна. Окей. За тэгээ ажлын байрууд бий болох юм байна. Америкийн орлого өсөх юм байна. Америкийн ирээдүйд сайхан болох юм байна. За Дональд Трамп яагаад энийг ярьж байгаа юм бэ? За тэгээ жинхнээсээ Дональд Трампын хийсэн үйл тийм сайн юм уу? За богино хугацаанд бол дизастер яагаад вэ гэх юм бол хөрөнгөний зах зээл харах юм бол ийм улаан өдөр би өнгөрсөн 4 жилийн хугацаанд бараг харсангүй. Ерөнхийдөө бүх хувьцаанууд ер нь бол навс унц хамгийн гол нь технологийн хувьцаанууд. За худалдааны компаниуд бүр амар унсан. Жишээлбэл Nike компани тэгээ маш их хэмжээний пүүз тийм бараа Хятадаас импортлдог Nike-гийн хувьцаа бараг 14% унтсан байгаа. За энэ технологийн Magnificent 7 тий Apple, Nvidia, Microsoft, Google, Facebook, Meta, Amazon, Tesla-гийн хувьцаа бүгдээрээ улаан. За Дональд Трамп яг юу хийх гээд байгаа юм бэ гэх юм бол хэдүүлээ түүхийн жоох хичээл орох хэвээр. За хаавар буцах юм бэ гэвэл дэлхийн 2 дугаар дайны дараа. За тухайд энэ дэлхийг хийн хуваагаад авсан бэ гэх юм бол одоо Winston Churchill зурган дээр байгаа гихтээ хийн хуваагаад авсан бэ гэх юм бол Америк нэг талдаа, Советууд нөгөө талдаа. Тэ? За 1960 онд бас энэ өрсөлдөөн ширүүн явж исэн. Советийн холбоо ерөөхдөө томорж исэн. Их орнуудыг залгиж исэн. Америкчууд
тий юу хийсэн бэ гэх юм бол залхихгүйгаараа эдийн засгийн хувьд бол хамтын ажиллагаагаараа тэднийг өөрлөгөө татаад капитализм буюу коммунизм, социализм хоёр ерөөхдөө алдчихсан. За тэгээд ерөөхдөө Америк өөрийнхөө байр суурь, өөрийнхөө хамтрагчнараа өөрийнхөө ашиг сонирхлоо хамгаалахын тулд өөрийнхөө эдийн засгийн системээ бусад орнууд руу экспортлсон. Тийм баг Японыг эзлээд авсныхаа дараа Японы юу болсон бэ гэх юм бол капиталист систем. За Европ, Герман юу болсон бэ гэх юм бол баг Америкийн системтэй ажиллаж байгаа. За тэгэхдээ Япон, Герман, тийм Европ, Азийг ингээ харах юм бол тэр чигтээ бөмбөгдсөн тухайн орнуудын үйлдвэрлэл, дайны эдийн засгийн аль хэдийн шилжчихсэн их хвчл үйлдвэрүүд нь аль хэдийн бөмбөгдөө дууссан, худалдаа, валют, тийм бүх юм ерөөхдөө замраагүй болцсон байсан. Ерөөхдөө юу ч хэлж болох юм бэ гэвэл тийм Германы эдийн засаг, Японы эдийн засаг бүр 0 хүрсэн байгаа. Хэдад бас яг адилхан. За тэгээд энэ дэлхийн эдийн засаг ингээд 0-цгээс эхэлж явах үед Герман, Японоос гадна өөр орнууд байгаа штэ. Ерөөхдөө өөрөө хинтээ хамтрах вэ шийдвэр гаргах хэрэгтэй байсан. Жишээлбэл Энэтхэг, жишээлбэл Арабын тэр хэсэг, Middle East, Израиль, тийм Өмнөд Америк, Солонгос гэх мэт шин. Тэр орнууд Америктэй хамтрахын тулд Америкчууд юу хийсэн бэ гэх юм бол нэгдүгээрт. За тухайн орнууд руу маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээд нэмээд тэр орнуудад юу өгсөн бэ гэх юм бол Америкийн зах зээл рүү тийм нээлттэй орхисон. Америкийн зах зээл рүү юм экспорт. Герман машин оруулаад ир. Герман тоног төхөөрөмж манайхлуузаар Францчууд тийм Солонгосчууд бүгдээрээ Япончууд Toyota-гийн машина Америкийн зах зээл рүү зараа. За тэгээд Америкийн компаниуд тухайн орнууд бүгднлөө нь хөрөнгө оруулалт хийсэн. Хандив өгсөн эдийн засгийн системийг 0-оос тий эхлүүлэх гэж ерөөхдөө маш их тус болоод за тэгээд баян ард түмэн баян улс юу хүсдэг байсан бэ гэх юм бол Америкчуудтай хамтрах тэгээд Советчуудтай хамтрах сонирхолгүй болтол нь Америкчууд дэмжсэн. За энэгээр дамжуулаад юу болсон бэ гэх юм бол Герман улс тий маш хурдтай Европын үйлдвэрлэлийн номер 1 орн болсон. За тэгээд Германчууд юу үйлдвэрлэсэн бэ гэх юм бол Америкчуудтай ижил төстэй юм үйлдвэрлэсэн. Япончууд юу үйлдвэрлэсэн бэ гэх юм бол Америкчуудтай ижил төстэй юм үйлдвэрлэсэн. За тэгээ юу болсон бэ гэвэл Япон, Германд юмыг үйлдвэрлэхэд хамаагүй хямдхан. Яг гэх юм бол тухайн орн бүр 0-оос эхэлж ирсэн. Хүмүүс нь ядуу. За тийм учраас тийм цалин хамаагүй бага, татвар хамаагүй бага гих мэтэршин. За тэгээ Германы валют, Японы валют, Америкийн валют доллартай харьцуулах юм бол хамаагүй сул, хамаагүй хямдхан. За тийм учраас энэ дэлхийн экспорт Америк руу бараагаа зарахтаа Америк бараа авах уу, Герман бараа авах уу, Япон бараа авах уу? Тэр Японы бараа, Солонгосын бараа, Германы бараа харьцуулах юм бол хамаагүй хямдхан байсан болохоор юу болж исэн бэ гэх юм бол баг багаараа аажмаараа үйлдвэрүүд Америкаас гараад эхлээд Европ руу явсан, Япон руу явсан. За тэгээд 1980-ад оноос ахуулаад хаашаа явсан бэ гэх юм бол маш эрчтэй Аз руу явсан. Хөөе энэ видео яач вэ? Цэнгүүний ахыгаа авраарай. Цэнгүүний найдвартай, чадвартай. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Facebook 350 мянган дагагч хүргэсэн, Instagram 70 мянга. Тэгээ өнгөрсөн 3 сарын хугацаанд миний YouTube-ийн сууг хамгийн өндөр өсөлттэй Монголын суугийн нэг нь. Тэгээ цэнгүүнээдээ баярлалаа гэж хэлмээр байна. Бас цэнгүүнийн орлого хэд нуграал явж байгаа. Яг гэх юм бол мань хүний видео эдитингийн чадвар, тийм мэрэгжлийн төвшөнд ирсэн байгаа. За тэгээ цэнгүүнээ бит хоёр харамч биш, үргэлж мэддэг сурсан юмнуудаа хуваалцдаг. Тэгээ цэнгүүнээ бит хоёр одоо юу гаргасан бэ гэх юм бол мэрэгжлийн төвшингийн видео эдитингийн сургалт гаргасан байгаа. За тэгээ та энэ 3 жилийн хугацаанд манай цэнгүүнээ бит хоёрын сурсан юмыг бас яг адилхан сураад өөрийнхөө контентээ эсвэл өөрийнхөө чадвараа дараагийн төвшөнд авчирмаар байгаа юм бол доор дэлгэрэнгүй мэдээллийн линк байгаа. За контент өргөшүүл. За энийг би яагаад энэ баттай хэлж чадах юм бэ гэх юм бол энэ статистик харчих заяа. 1947 оноос ахуулаад 2024 онд Америкийн зах зээл дотор нэмэлт үнцийн шингэсэн үйлдвэрлэлээрээ гарч байгаа бүтээмж хэдэн хувь байсан юм бэ? За 1950 онд ойролцоо Америкийн зах зээл дээр үүсэж байгаа үнцний бараг 27% нь үйлдвэрлэлээс гаралтай байсан бол 2024 он таад ингэ харж байгаа юм бол бараг 14% лөө буурсан. Маш эртээ буурж байгаа. За нэмээд ерөнхийдөө үйлдвэрлэл тухайн улсын дотоодын нийт бүтээгдэхүүн хэдэн хувийг эзэлж байгаа юм бэ гэх юм бол
Тэ энэ 2024 оны статистик шүү. Хятад улсын эдийн засаг бараг 27-28% тэрчтэй үйлдвэрлэл. Япон 21, Герман 19, Америк 10%. Гэхдээ дэлхийн 2 дугаар дайн болохоос өмнө Хятад Америкийн байр бараг солигдсон байсан. Тэ 1930-40 онд Америк бол дэлхийн Хятад орнд байсан байхгүй юу? Америк бол дэлхийн номер 1 экспортлагч, номер 1 үйлдвэрлэгч. За гэхдээ 50 жил, 70 жил хамаг үйлдвэрлэлийн ажлын байраа гадагшаа экспортлно гэдэг чинь Америкт юу үсдэг юм бэ гэх юм бол Detroit Hot-ыг та зүгээр харж болно. За Америкийн Chevrolet брэнд, Buick брэнд, Америкийн үйлдвэрлэлтэй гаралтай брэндүүд нь бүгдээрээ алга болсон. Тэ? Юунаас болж байгаа юм бэ гэх юм бол Америкчуудын өөрийнх нь үүссэн эдийн засгийн системээс болж байгаа. За эхлээд дэлхийн 2 дугаар дайн дуусныхаа Bretton Woods-ийн төлбөрийн мөнгөний системийг нэвтрүүлсэн. $1 35 нэг үнц алт тий ойролцоо 33-36 грамм алт бол $35-тай тэнцвэг. За энэ систем ерөөхдөө 1970 он хүртэл тогтвортой. Тэгээ олсууд юу хийжсэн бэ гэх юм бол Америк руу бараагаа зарчаад тий эргүүлээ доллар аваад за тэр доллараараа ерөөхдөө нэлээх өөрөө алтыг худалдаа авцсан. За Америкчууд дэлхий рүү баахан доллар экспортлсон, доллар хэвлсэн. Гэхдээ мөнгө алтны хэмжээ ижил хэмжээгээр өсөөгөө учраас Bretton Woods систем ерөөхдөө байхгүй болсон. За тэгээ Richard Nixon шинэ систем гаргасан. За тэгээ таад харж байгаа бол 1980 оноос 2016 онд neoliberal мөнгөний эдийн засгийн систем рүү шилжсэн. За тухайд Америкчууд юу хийсэн бэ гэх юм бол тий Мексик, Канадтай худалдааны хилцэл хийсэн, Европтой худалдааны хилцэл хийсэн, дэлхийн World Trade Organization дэлхийн худалдааны организацаараа дамжуулаад хятадуудыг энэ систем рүү оруулж ирсэн. За тэгээ хүмүүс юу хийсэн бэ гэх юм бол бүгдээрээ бараа үйлчлэгээгээ Америкчуудад зараад Америкчуудын долларыг аваад за тэгээ тэр долларыг өөрийнхөө төв банкны системийнхаа нөөц болгосон. За гэхдээ энэ одоо юу болж байгаа юм бэ гэх юм бол тогтворгүй болж байгаа. Америк тэрийгэ дааж чадахгүй болсон. Өөрийнхөө 1940-50 онд үүсгэсэн худалдааны систем, мөнгөний системийг ерөөдөө одоо дааж чадхааргүй болсон. За, юу хийжсэн бэ гэх юм бол Америкчууд өөрийнхөө эдийн засаг улс дотор байсан үйлдвэрлэл, бүтээмж, зах зээлээ Герман, Япон, Хятад руу бэлгэлсэн. За тэгээ энэ хугацаа одоо дууссан байгаа. Тэгээ Хятад дэндүү том болцсон байна. Германчууд дэндүү том болцсон байна. Япончууд дэндүү том болцсон байна. Тэд нэр одоо 1950 оны асуудал байха болцсон. За тэгсэн хэдий ч за ёо Америкчууд юу хийж байна гэх юм бол цэргийн хүчээрээ энэ олон улсын худалдааны замуудыг бүгдийг хамгаалж байгаа. Далайн тээвэр, газрын тээвэр ерөөдөө дэлхийд худалдаа яагаад ийм тайван явж байгаа юм бэ? Маргаангүй хоорондоо алцахгүй явж байгаа юм бэ гэх юм бол Америкчууд бүгдийг хамгаалж байгаа дэлхийн цагдаа мэтэр. За мэдээж дундуур нь Афганистан, Ирак, Либия гэсэн бузар муухай дайнууд хийж л байгаа л та. Гэхдээ Америкчууд байхгүй байсан бол Германчууд дэлхийн одоо тийм экспортлагч болохгүй. Америкчууд байхгүй байсан бол Хятад улс ч гэсэн дэлхийн экспортлагч болохгүй. Япон яг адилхан. За тэгээ Америкчууд одоо юу хийж байгаа юм бэ гэх юм бол хөөе. Та нар манай зах зээл рүү хамаг бараагаа явуулж байгаа юм байна. Окей? Та нар тэгээ манай долларыг авч ийн. Гэхдээ долларыг эргүүлнэ хөрөнгө бол хийхгүй. Тэ гэртээ тэ дээрлээд хүнжил олгоод хэвтээд байгаа юм байна. Наа чин шудраг бусаа. За нэмээд бид нар ерөөхдөө энэ дэлхийг хамгаалаад байна. Европын том маргаан бас юу юм бэ гэх юм бол Америкчууд бид нар НАТО-гийг тэр чигээр санхүүжүүлж байна. За бид нар ерөөхдөө цагдаа байна. Тэ мөнгөний системийн суурь юм байна. За та нар манай зах зээл баах юм а зарж байгаа юм байна. За тэгээ бид нар эргүүлээ та нар руу юм зармаар байгаа юм бол тэ та нар манай бараан дээр маш өндөр татвар тэ тариф оногдуулж байна. За тэгээ Трамп юу хийж байна гэвэл энэ дэлхийн худалдаагийг тэ шинээр зохион байгуулах гэдэг байгаа. Мөнгөний системийг шинээр зохион байгуулах гэдэг байгаа. Ер нь бол 2 дугаар дэлхийн дайн Америкчууд мөнгө ажлын байрыг дэлхий рүү экспортлдог байсан бол одоо болцсон. Энийг шин шударгаараа бий болгоё. За тэгээ өөр нэг асуудал юу юм бэ гэвэл тий Америкийн зах зээлийг нээлттэй үлдээе гэх юм бол тэгээ Америкчууд таад нэг харж байгаа юм бол 1940 онд бол тий
Америкийн trade deficit одоо худалдааны тэнцлийн алдагч бараг байхгүйсэн баггүй юу? Америкчууд дэлхий рүү юм экспортлоод тэгээд алтыг тий Америк дотроо ингээд хадгалдаг байсан. Одоо тэр мөнгөө ингээд гадагшаа явуулаад байна. За нэмээ доллар дэндүү хүчтэй байгаа. Тий? Доллар чангарах тусам Японч юу гэдэг юм бэ гэх юм бол өөрийнхөө валютаас сулчдаг. Тэгээ доллар чангарах юм бол Европчууд юу гэдэг юм бэ гэх юм бол өөрийнхөө валютаас сул олгочдаг. За энэний хамгийн том гэмт хэрэгтний юм бэ гэх юм бол Хятадууд. Тий? Хятадын RMB юан чангараад ирэх юм бол Хятадууд юу гэдэг юм бэ гэх юм бол сулчдаг. Энэгээр дамжуулаад юу хийж яана гэвэл Хятад дотроо үйлдвэрлэх юм бол Хятадын бараа үйлчлэгээ Америкийн бараа үйлчлэгээтэй харьцуулах юм бол хамаагүй хямдхан болж байгаа. Японы бараа үйлчлэгээ хамаагүй хямдхан болж байгаа. Европын бараа үйлчлэгээ хамаагүй хямдхан болж байгаа. Энэгээр дамжуулаад Америкийн үйлчлэгээ санал болгож байгаа компаниуд өрсөлдөх чадваргүй болно гэсэн үг. Энэ бүгдийг нь ерөөхдөө Дональд Трамп засах гэдэг байгаа. Тэ? За нэмээд ерөөхдөө доллар нэг талдаа хитрхи чанга. За тэгээ Америкчууд дэндүү их төсвийн алдагтай. За энэ бүгдийг засах гэдэг байгаа. Та хэд бас өөр энэ дараагийн статистик сонирхоод үзээрэй. За Америкийн зах зээлд заяа Тэ Huawei хэдэн хувийн үйлдвэрлэлийн одоо секторт ажиллаж исэн бэ гэвэл 1940-50 онд ойролцоо нийт ажлын байртай хүмүүсийн бараг 30% нь үйлдвэрлэл дотор ажилладаг байсан бол одоо энэ бараг 8% болцсон байгаа, буурсан байгаа. За тэгээ энэ нийт нөгөө тоо сая ажилтан одоо үйлдвэрлэлийн секторт ажиллаж байгаа юм бэ. 1970-80-ад онд оргил цэгтээ хүрээд тухайн үед ойролцоо нэг 18-19 сая Америк иргэн үйлдвэрлэлийн ажлын байртай байсан бол одоо энэ бүр тоогоороо буурсан байгаа. За нэмээд Америкийн дэлхийн одоо дотоодын нийт бүтээгдэхүүний хэдэн үе эзэлдэг байсан бэ гэх юм бол 1960 онд бол 40% эзэлдэг байсан бол одоо 26% руу буурсан. Тэ хамаг ажлын байр, хамаг бүтээмж ерөөдөө гадагшаа экспортлсон. За тэгээд яагаад үйлдвэрлэлийн ажлын байр юм чухал юм бэ гэх юм бол бас энэ дэлхийн 2 дугаар дайнаас ойлгож болно. Америкчууд яагаад дэлхийн 2 дугаар дайныг ялсан бэ гэх юм бол хамгийн том хамгийн олон үйлдвэрлэлтэй байсан болохоор тэр үйлдвэрлэлээ бүгднгийн зэвсгийн үйлдвэрлэлөөр шилжүүлээд германчуудыг бодоолгосон, японочдыг бодоолгосон. Одоо юу болж байгаа юм бэ гэх юм бол дэлхийн хамгийн номер 1 үйлдвэрлэгч орн хин юм бэ гэх юм бол Хятадууд. За тэгээ эзэний цагт Хятадуудаа алцаад эхлэх юм бол ямар ч үйлдвэрлэлийн ажлын байр бүгдээрээ ерөөхдөө Хятад, Герман, Япон руу явцсан байгаа юм бол Америкч бас хэцүү байдалтай орно. Тийм учраас Дональд Трамп энэ ажлын байруудыг, үйлдвэрүүдийг буцаагаад тий Америк руу татгаж байгаа. За нэмээд Дональд Трамп юу хүсэж байгаа юм бэ гэх юм бол заяа энэ Scott Bessent-ийн хэлцлээсээ та бас ингэ сонсч болно. Scott Bessent Economist магазин одоо хэвлэл мэдээлэл дээр бас энийг ингэ тавьсан байгаа. За юу хийх гээд байгаа юм бэ гэх юм бол тий орнуудыг 3 хувааж байгаа. Ногоон, шар, улаан. Ногоон орнууд ерөөхдөө Америкчуудаа маш цузаан, Америкчуудаа маш ойрхон, хамтрагч, түнш. За ягаан ерөөхдөө ажиглагч эсвэл нэг хамаатай биш. За улаан юу юм бэ гэх юм бол ерөөхдөө Америкийн дайсан. Одоо эндээс харж болно. За Австрали, Нью-Зеланд, тий Англи ер нь бол ногоон орнууд. За гэхдээ сүүлийн үед за худалдаагаараа, татвараараа, валютаараа хилцлүүдээр ерөөхдөө Канада, Мексик жишээлбэл Вьетнам Хятадтай дэндүү ойрхон болсон. Тий Америкийн өрсөлдөгч болсон. За тэгээд Америкчууд юу их гээд байгаа юм бэ гэх юм уу энэ улаан болсон орнуудыг тий Япон бүр ногоон байсан хэрнээ одоо багаараа ингэ шар болж байгаа. Европын холбоо бас яг адилхан. За тэгээд Дональд Трамп багаараа юу их гээд байна гэвэл тий Европтой Америкийн доллар, евро тэнцүү болгоё. Окей? Ойлгосноо. За Японы йен тэнцүү болгоё. Тэ Вьетнамын дон тэнцүү болгоё, Австрали долларыг тэнцүү болгоё. Тэ Бразилийн, Мексик, Канада бүх орнууд ерөөхдөө валютын хувьд мөнгөн дэвсгэрийн хувьд бол шударга хэмжээнд очиё. За тэгээд ямар нэг байдлаар доллар чангараад ирэх юм бол та нар зэрэгцээ явчихаа. Доллар сулраад ирэх юм бол та нар зэрэгцээ явчихаа. За энэгээр дамжуулаад тэ хөдөлмөрийн арбитраж байхгүй болно. Энэгээр дамжуулаад Япончууд йенээс суллаад шудраг бусаараа өрсөлдөөний давуу талыг
авах ёсгүй гэж байгаа байхгүй. Хятадууд бас яг адилхан, Вьетнамчууд яг адилхан, Европчууд бас яг адилхан. За номер 1. За нэмээд доллар бол дэлхийн валют хэврээ үлдээч авах гэж байгаа. Энүүгээрээ дамжуулаад Дональд Трамп үйлдвэрүүдийн бүгдийг нь ерөнхийдөө наашаа татгаж байгаа. За энийг ерөнхийдөө Дональд Трамп 2018 онд аль хэдийн ашиглаад эхэлсэн. Гэхдээ 2020 оны сонгуулиараа ялагдсан. За тэгээд эдгээр 100% төвлөрч чадаагүй болохоор энийг бүрэнгүүц хийж чадаагүй. Та хэдийн харж байгаа юм бол Америкийн татвар, Хятадын татвар, Америкчууд юу хийсэн бэ гэх юм бол энэ цэнхэр зуус харж болно. Америкийн Хятадын импортн дээр тавьсан тариф ерөөхдөө Дональд Трамп өсгөөд за Хятад юу хийсэн бэ гэх юм бол яг зэрэгцээд. За энийг ерөөхдөө Дональд Трамп засах гээд байгаа. За та энэ юу харж байгаа юм бэ гэх юм бол долларын индекс доллар ерөөхдөө жоохон чанга байгаа. Хүчтэй байгаа. Доллар чанга хүчтэй байна гэдэг чинь бусад орнуудын валют нь сул байгаа гэсэн үг. За тэгээд тухайн орнуудад үйлчлэгээ санал болгох нь хамаагүй хямдхан. Энийг ерөөхдөө Дональд Трамп засах гэж үзэж байгаа. За тэгээд Дональд Трамп юу хийх гээд байна гэх юм бол Европыг өөрлөгөө та нааша татах, Японыг нааша татах, Өмнөд Америк, South America нааша татах, Asian countries, Myanmar, Thailand, Cambodia, Vietnam, Singapore, Indonesia. За тэгээд доошо Австрал гих мэд чинь ерөөхдөө наашаа татгаж байгаа. Тэгээд Хятадуудыг бас яг адилхан. Гэхдээ боломжтой юм уу үгүй юм уу сайн мэдэхгүй юм байна. БРИКС-ийн орнууд өнгөрсөн хэдэн жилүүдэд маш хүчтэй болсон байгаа. За тэгээд Дональд Трампын стратеги юу юм бэ гэх юм бол доллараа хамгаалмаар байгаа. Энэ дэлхийн үйлдвэрлэл, ажлын байр, валютын шудраг бусыг арилмаар байгаа. Худалдааны тэнцлийг бас арилмаар байгаа. За тэгээд Дональд Трамп эцсийдээ юу хийжийнэ гэх юм бол дэлхийн 2 дугаар дайны дараа бид нэр ерөөхдөө дэлхийг тэр чигээр тижээсэн. Бусад орнууд Америкийн зах зээлүүд чөлөөтэй бараагаа нийлүүлдэг байсан. Манай долларыг чөлөөтэй авдаг байсан. Энийг одоо засъя яагаад гэх юм бол бид нэр дааж чадхааргүй болж байна. Та нар аль хэдийн бүгдээрээ насанд хүрсэн. За тийм учраас удахгүй Дональд Трамп юу хийх магадaltaй юм бэ гэх юм бол энэ Bretton Woods-ийн системийг restart хийгээд шин бараг Mar-a-Lago одоо Дональд Трампын өөрийнхөө амьдарч байгаа ордон Mar-a-Lago-гийн хэлцэл бий болох магадaltaй. За тэгээд хэдэн түншүүд Америкчуудад хамтрахын сонирхоод хүлээгээд харцгаая. За та ойлгосон юм уу? Ойлгоогүй юм бол хэлээрээ би нэг дахиад хийх гэж үзье.